Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү манай нэвтрүүлгийн гэгээн хойморт кино найруулагч Дашгүйгийн Галбаяр ах маань морилон задлаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Чамч гисэн болон танай телевизэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Би энэхүү сайхан нэвтрүүлгээ таны хүүхэд нас болно. Тэр гайхалтай Монголын ард түмний хайр хүндэтгэлд хүрсэн аавынхын тухай, аавтаа өнгөрөөсөн цаг мөчийн тухай хамгийн үнэтэй зүрхнээс гардаг гой нандин мөч байдаг шүү дээ. Тэр зүйлийн тухай эхлүүлье гэж бодсон. Мэдээч яг хүүхэд нас, хүний хүүхэд нас гэдэг бол бүгд л гигийн сайхан гоё байдаг тийм ээ. Тэмдээ ч одоо нөгөө хүүхэд насанд өргөж өгдөг галт хэрхэл доо хүртэл байдаг тийм. Хүн бүхний л хүүхэд нас сайхан гэгийн дурсамжтай гоё байдаг. Миний хүүхэд нас гэх юм бол ерөнхийдөө бол одоо манай ээж болон аав хоёр маань хоёулаа л урлагийн хүмүүс. Тэгээд ээж маань бол ялангуяа кино хөлдөрт 20 жил яг кино монтажч нар ажиллаж байсан. Тэгээд нөгөө хортоо нөхцөл тэр үеч нөгөө яг нөгөө хальсан дээр кино хийдэг учраас хальсаар кино хийдэг учраас нөгөө негатив позитив хортоо нөхцөлд ажилладаг, дандаа хортой харьцдаг. Тийм учраас хальсыг угаан штэ нөгөө хороор угааж гаргаж ирдэг учраас. Тийм учраас нөгөө ээж маань бол эрт дэвтгүрт гарч ирсэн. Манай миний хүүхэд нас гэх юм бол ер нь бол нөгөө хуучин нөгөө социализмын үед 80-ад оны үед чинь нөгөө юу гэж байдаг гэсэн. Кино үйлдвэрийн лагер гэж үүдэг, цуслан гэж гардаг байсан. Тэгээд тэнд бол ерөөсөө л одоо Монголын одоо алтан үеийн бүх л одоо киноны уран бүтээлчид бүгд тэрүүгээр одоо зусдаг, зундаа амардаг тийм ээ. Тэгэл ерөөсөө одоо жишээ нь том найруулагч нар бид нэр одоо ингээд хүүхэд байхдаа нэг миний санаанаас ерөөсөө гардгүй нэг зүйл ингээд хүүхдүүд тоглоол ингээд явж янгууд ингээд санаандгүй байж байгаа нөө дамчаагаа гэрийн гадаа очиод тоглож идэг. Тэгэл гэрээс дамчаагаа гараад ирэн гутал зүгээр ингээд ёстой хүрэл юу вэ зүгээр аимшиг мангас гараад ирсэн юм шиг л пирх гээл гараад зүхтаагаал айдаг те. Ягаад ч юм зүгээр л нөгөө тэр дүрээс нь аягүй айдаг нөө исмэл тайж те. Тэр нөгөө исмэл гараад ирэхээр чинь нөгөө хүүхдүүд чинь зүгээр пирх гээл гараад зүхтаадаг. Тэгээд нөгөө дамжаагаа хүүхдүүдээр тоглоол тэгээл нэг гой бүдүү хоолоогоор нэг инээгээл те. Тэгдэл байсан тэгэл одоо дорч боломгооч гэдэг юм одоо ингээд ер нь бол Монголын одоо найруулагчид болон киноны бүх уран бүтээлчид тэнд зусдаг, амардаг байсан. Тэгээд тэнд бол ялч байхгүй миний хүүхэд нас бол өнгөрсөн. Тэгээд бас нэг талаараа бол би бас өөрийгөө азтай гэж боддог. Азтай гэж боддог. Тэгээд тэр их гоё уран бүтээлчид тэр алтан үеийн уран бүтээлчдийг одоо маш ойроос харж өссөндөө одоо би бас их баярлж явдаг. Хүн бүхэн яг тань шиг тийм гоё агуу уран бүтээлчдийн дунд хүүхэд насаас үдэж чадахгүй шүү дээ тий. Яг кино найруулагч хүнийхээ хувьд та одоо кино ертөнцид хөл тавиад хэдэн киноны ард гарсан бэ? Би 10 кино. Тий 10 кино. Түрүү жил трейлер жанрын нэг кино хийсэн байгаа. Одоо юуны гол дүрт нь Монгол Улсын ардын жүжигчин Саран Туяа дөнгөж саяхан одоо Монгол Улсын гавьяа жүжигчин болсон хин Болдорт ах маань тоглосон. Тийм нэг кино одоо ингээд театрууд нэгдэхгүй учраас гарч чадахгүй ингээд байгаад байна. Миний хувьд бол анхны трейлер жанрын кинонд ажилласан. Тэгээд маш амттай байсан. Урдны өмнөх кинонууд маань бол комеди ч гэдэг юм уу. За Хост продакшнтай хамтарсан нэг сэтгүүн драмын кино байдаг тийм ээ. Нийгмийн драмын Төцний охид гэдэг нийгмийн драмын нэг кино дээр би ажилласан. Тий. Шугал дэрэгчүүд нар бол яг нөгөө дандаа комеди кинонууд шүү дээ. Нийгмийн кинонууд. Тэг өмнөх одоо олон жилийн кино урлагт анх орж ирсэн ч гэдэг юм уу. Тэр ажлууд маань бол хөвчлэн дандаа нийгмийн кинонууд байсан л та. Тэг одоо бол би нөгөө төрөл жанраа өөрчлөнө гэдэг шиг арай өөр төрөл рүү орж ажиллаж байгаа. Яг сүүлийн үед ингээ ажиллаад хахад маш олон кино найруулагчид гарч ирж байна.
яг мэрэгжлийн бус хүмүүс. Яг таны киног хараад байхад бол таны яг давуу тал юм шиг санагдсан хөө. Урлаг таартай хүнийхээ хувьд ч юм уу таны кинонд харж байгаа дандаа мэрэгжлийн жүжигчд байдаг те. Тэгээд одоо сүүлийн үеийн кинонуудыг хараад байхад мэрэгжлийн бус хүмүүс аягүй тоглодог болсон байна. Энэ тал дээр та эмзэглэж явдаг уу юу? Мэргэжлийн гэдэг нь яг одоо өнөөдрийн нөхцөл төр мэргэжлийн гэдэг нь бас яг ямар ойлголт вэ гэдэг нь асуудалтай байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тийм яг мэргэжлийн сургуулийн төгссөн тэр сургууль бол зүгээр л нэг л хэсэг л байхгүй. Уран бүтээлч хүн гэдэг чинь өөр зүйл шүү дээ. Тэнд нэг 4 жил сураад нэг диплом авчихаараа уран бүтээлч болчлоо гэсэн үг биш байхгүй. Уран бүтээл гэдэг чинь бүх насны асуудал байхгүй. Бүх насаараа уран бүтээлч байх тэр замыг сонгож штэ тий. Одоо өсвөр насндаа ч гэдэг юм уу тий. Өөрийнхөө одоо чи хэн болох вэ гэдэг тэр өнцөг дээр сонголт хийчээд тэгээд би энэ уран бүтээлч болно. Би бүх насаараа уран бүтээлч болно гэд тэр замыг сонгож штэ тий. Тэр том одоо зураглалчин байхгүй. Тэрнээс биш нэг 4 жил сурчаад тий нэг диплом авчингуудаа би бол уран бүтээлч болчлоо гэж бодож болохгүй л дээ. Одоо жишээ нь бид нарыг бол оюутан байгаад сурж байхад бол зөндөө л оюутнууд байсан. Маш олон оюутнууд байсан. Тэгээд тэр болгон бүгдээрээ төгсөөд диплом аваад жүжигчин найруулагч гэдэг диплом аваад бүгдээр уран бүтээлч болдоггүй л байхгүй. Болдоггүй л байхгүй тий. Яг тэрнтэй адилхан мэргэжлийн гэдэг ойлголт ч өнөөдөр айгуу тийм харьцангуй ойлголт болчиход байгаа юм. Жишээ нь одоо та бүхэн сайн мэдэн шүү дээ хэдхэн жилийн өмнө тий Леди Гага гэж тэгэл дуучин бүсгүй кино тоглоход ямар мундаг тоглож чинь тий. Тэр чинь үнэхээр артист байж чадж байгаа байхгүй тий. Үнэхээр авьяастай бол тэрийг нээж илрүүлээд яах хэрэгтэй байхгүй. Гаргаж ирэх хэрэгтэй байхгүй. Тэрнээс биш чиний ярьж байгаа асуудал бол яг нөгөө маркетинг юм өсгөл бол борлуулалтаа бодоод тэгээд нөгөө олонний танил нөгөө инфлюенсерүүд ч гэдэг юм уу эсвэл бол ингээд маш их олон дагагчтай ийм хүмүүсүүдээр дамжуулаад уран бүтээлдээ оруулаад тэрүүгээрээ борлуулалт хийн гэдэг тэр ойлголт бол яг байж болно. Гэхдээ бас цензуртай байх хэрэгтэй. Үгүй цензур гэхээсээ илүүгээр тэрний чинь маш том зах зээл нь өөрийнх нь цензур нь өөрөө зах зээл нь нөхгүй юу. Хуучны социализмын үе шиг тийм ээ ямар нэгэн нөгөө галавлит гэдэг юм эсвэл цензур тогтоогоод ингээд арчилсан нийгэмд юм хааж боож бол ерөөс болохгүй. Тэгт арчилсан нийгмийн цензур нь өөрөө зах зээл нөхгүй юу. Жишээ нь одоо Монгол киног хүмүүс шүүмжлээд байдаг. Тэгтэл жилд одоо энэ корона гарахаас өмнө жилд 40 кино зах зээл дээр гараад тэгээд 30 нь навс шатдаг байсан шүү дээ. Тэгэхээр энийг зах зээл нь өөрөө л хэлээд өгч байгаа юм шүү дээ. Үзэгчд нь өөрөө цензурыг авчиж байгаа юм шүү дээ. Тийм биз дээ. Тийм л дээ. Ойлгомжтой байхгүй тэр чинь. Хариулт нь тэр байхгүй. Ер нь Монголын кино урлагийг та хөгжиж гэж үзэж байна уу? Хөгжлийг яг аль түвшинд явж байна? Үгүй энэ нь шүү дээ ийм ганцхан Монголын кино урлагч гэлтгүүгээр ерөөсөө нийт урлагийн ингээд харах хэрэгтэй. Нийгмээ бас харах хэрэгтэй л дээ. Урлагч өөрөө нийгмийнхээ тусгалаа шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг бид бүхэн тэр ямар нийгэмд ямар нийгмийг бий болгоод байна гэдгээсээ хамаарах хэрэгтэй байхгүй. Гэхдээ ер нь бол ингэж боддог байхгүй яг таны хувьд одоо найруулагч хүнийхээ хувьд уран бүтээлч хүнийхээ хувьд бас Монголын кино урлагийг дэлхийн зах зээлд гаргачих юмсан тий дэлхийн тавцанд хүргэчих юмсан бас нэг Оскар хүртчих юмсан гэсэн туйлын зорилго бас байгаа шүү дээ. Яг тэр зүйл хүрэхэд одоо төр засгийн дэмжлэг дутаад байна уу? Аль эсвэл ер нь бид бүхэнд бас техникийн асуудал байгаад байна уу? Тэр талаасаа ер нь та ярихад ер нь бол яг энэ тал дээр ярихад биш үү тий ийм бат нөгөө бие засаад гэрээ засаад төрөө зас гэдэгтэй яг адилхан. Эхлээд бид нар энэ доторх асуудлаа зэгцлэх хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор л одоо энэ каноны тухай хууль гээл одоо янз янзаар л үзэж байна л да. Энэ доторх асуудлаа зэгцлэх гээд эхний хэлчинд би одоо өөрөөр хэлэх юм бол би энэ гал хоёр гэрээ зэгцлээгүй ээжиж улс орон зэгцэлнэ гэдэг ингээ гараа явах юм бол хулан гайхна шүү дээ. Чи одоо юу яриад байгаа юм бэ? Тийм биз дээ. Юугаа яриад байгаа бэ? Чи энэ гэрчи хоолгүй байгаа чи юм улс орон аврах тухай яриад балаарад байгаа юм чи. Гинүцтэй. Яг тэрнтэй адилхан өнөөдөр Монголын кино урлаг энэ
дотор Монгол дотроо үзэгчдэд таалагдахгүй байж юун дэлхийн зах зээл яриад байгаа юм бэ гэж хэлж би. Эхлээд Монголдо таалагддаг болцгооч. Монголдо ашиг олдог болцгооч. Тэгээд гаднаас ашиг олох тухай яриач гэж яахгүй юу? Тэрнээс биш. Гэхдээ Солонгосын кино зах зээл ч гэсэн тийм шүү дээ. Солонгостой алж байгаа дараа нь Азийг байдан дагуулаад одоо дэлхийг байдан дагуулаад Оскар аваад зогсож шүү дээ. Гэхдээ Солонгост нь хараагаад ахад тэнд Азийг байдан дагуулна гэж байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Энэ чинь зүгээр логик шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр Солонгос кино гэснээс Солонгос киноны хувьд бол ингээл нэг өвчин зовлон үзий ядал төвшөө авалт хонцон байдаг шүү дээ. Хятад кино ингээд үзэж байхад бол нэг тийм бас нэг амьдрал өгүүлээд байх шиг. Орос кино бол бас нэг нударгаараа үзчих гэдэг тал байдаг те. Таны хувьд яг аль чиглэлийн барьж үздэг вэ киног? Би бол бүх киног үздэг. Би бол бүх киног үздэг. Ер нь бол нэг тийм тэр нь энэ гэж би өөрийгөө хайцлах дургу. Ямар таашаал яаж ийн. Яг тухайн үеийнхээ яг одоо сэтгэл зүйээс шалтгаалдаг. За нэх гоё одоо триллер жанрын те. Амар юм. Тийм юм үзэх гоё байдаг. Зүгээр нэг үзэж чаддгүй кино байдаг. Тэр нь би аимшиг кино үзэж чаддаг. Тий. Аимшиг кино. Тий, аимшиг кино жоо тий. Галаахын хувьд болохоор ингээд өөрөө сошиалаар аягүй тийм гэрэл гигээтэй зүйлийг постлдаг тий дандаа хүмүүст инээд аз жаргал ингээд бэлгэлж яадаг шүү дээ. Өөрөө ч гэсэн аягүй гоё тийм дандаа гэрэл гигээ цэцэрлэхийг зорилго болгож явдаг юм шиг санагддаг л да. Гэлээхэд энэ амьдрал яг Монголын нийгэм амьдрал бол яг тэр чигтээ гэрэл гигээтэй байж чадахгүй тий эмзэглэхээр зүйл аягүй их байна шүү дээ. Тэгэхээр танд одоо ингээд дотроо ингээд хэлий гэсэн ч гэсэн төвчгүйгээр одоо гаргахчаар тийм бухимдал чи яг юу байдаг вэ? Заримдаа бол яг тийм бухимдал гэх юм бол яг энэ нөгөө урлагийн ажил хийж байгаа яг энэ өнцгөдөр бол байдаг. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс бол ихэнхдээ ингээ урлагийн хүмүүсийг харахтаа бол айгүй юм аз жаргалтай, ингээл баясаал, эсвэл эрх чөлөөтэй, тийм ээ ингээл хүссэн ажлаа хийгээл тэгэл олонний танил болол амар гоё ингээл баясаал явж идэг гэж бодоод идэг. Тэгтэл эцсийн бүлэгтээ бол хамгийн аз жаргалгүй хин ч одоо хайшаа зүгээр хамгийн эрх чөлөөгүй хүмүүс чинь урлагийн хүмүүс байхгүй. Хамгийн эрх чөлөөгүй. Өөрөөр хэлэх юм бол тэ заавал бусдын хүлээлтэнд бусдын одоо тэр таашаалт нийцхийн тулд байж идэг байхгүй. Яг өөрөөрөө байх гал ингэн гут чи тэглээ инглээ. Заавал би чинийхэр байх хэвээр тэ. Үс чинчтэй юм байна. Одоо чи урлагийн эмэгтэй хүн байлаа гэж бодъё л да. Үс чинчтэгцэн байна. Хаашаа ч юм өмсцэн. Ингээл нэг юм те хулих юм өмсцэн байна. Тим ч юм өмсцэн байна. Ингэцэн байна. Тэ мэ? Яасан ч их будагтай юм. Ингээд бус дандаа ингээд бусдын таашаалд нийцэх гэж бусдын хүлээлтэнд ингээд хүрэх гэж амьдраад байгаа юм шиг тийм мэдрэмж бүх урлагийн хүмүүст байдаг байхгүй. Үнэхээр тэр том хүлээн зөвшөөрөгдсөн одоо урлагийн тэр томчуулд бол яг уу яаж юм хэлжсэн тэдэрт наалтгаа байсан гэдэг нь тагсраахыг хэлдэг шиг тийм хүмүүс бол ондоо байх. Гэхдээ ганцхан бүгд тийм биш шүү дээ. Бүгд тийм биш шүү дээ. Тийм болохоор яг тэр бол заримдаа бол одоо ёстой одоо ялангуяа ийм сошиал ертөнц энэ дээр бол жоох эрх чөлөөтэй байгаад дураараа хэрэлдээл дураараа намайг юу гэж хэлнэ үү яана уу ямар тайд байна гэж үзүүл үзмээр санагддаг. Ямар хамаатай юм тийм. Жишээл урлагийн хүн байж ус төр ярьлаа гэдэг ч юм уу тий. Харин тиймэрхүү сонин юм яриад байсан тий. Ярихгүй болохоор та нар урлагийнх яагаад дуурдгүй юм. Яг яах ч ёстой юм тий. Гараа тэмцэнгууд ч юм уу алиа салвдаа ч юм уу дугаавэ. Тэмцэхгүй болохоор чи яхаараа ер нь тэмцдэггүй та нар урлагийнхан ийм штэ дандаа мөнгө авчаал дугаа байж гэдэг нэг бодвол мөнгө л аваа үзгээ. Бодвол мөнгө л аваа үзнэ тэрийгээд. Тэгээд дандаа нэг ийм юу тийм ийм зүйлд нөгөө эрх чөлөөгүй байдал واخгүй энэ чинь. Маш их эрх чөлөөгүй. Тэгэхдээ энэ дээр бол одоо жишээ нь миний хувьд бол жоохон тийм задлмаар юм шиг санагддаг. Яг ямар өөрөөр л байсан шүү дээ. Хамаагүй шүү дээ. Найруулагч уран бүтээл маш 10 киноны ард гарна гэдэг бол нүрийн хөдөлмөр шүү дээ. Тэрний ард маш олон нулимс, хөдөлмөр, уналт босолт явж байгаа тий. Тэгэхээр тэр яг уналттай цаг үе та хэрхэн давнд болдог вэ? Одоо жишээлбэл бачимдмаар үе байдаг, бухимдмаар үе байдаг шүү дээ. Ер нь уран бүтээлчүүд тий. Тэр бухимдлаа та хэрхэн давнд болж гардаг вэ?
Уу яг би бол нэг айхтар ингээд ихэвчлэн л энэ найруулагчийн ажиллаж гэдэг юм уу энэ уран бүтээлийн ажлыг бол эн чи өөрөө нөгөө нэг юм хүсэл тэмүүллийн зорилгын тийм ээ таашаалын бас нэг асуудал шүү дээ. Нөгөө сүүлийн үед бол тэгээ жаргаж гэж яриад байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан би кинонууд дээр бол ажиллахдаа бол одоо тест жаргаж гэдэг шиг л ер нь тэгж дурлж л ажилтдаг л та. Тийм болохоор тийм хүнд үеуд дээр гэх юм бол үгүй яг 2011 онд юм аа. 11 онд миний Мөрөөдлийн театрын анхны жүжиг юу гэж байсан? Вампилвийн ууган хүү жүжигийг миний нууц хүү гэдэг жүжиг болгож зохиолын бичээд тэгээд нөгөө анхны Мөрөөдлийн театрын анхны нээлтийн жүжиг хийжсэн. Анх би жүжигэн дээр ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. Тэгэхэд бол яг нээлтийн өмнөх өдөр бол одоо мэдээж яг тийм шантармаар үе бол гарч ирж ирсэн. Тэгэл тэг маргааш жүжиг нээн гэж яхад өглөө бүр огт унтахгүй 6 цаг хүртэл суугаал өрөөндөө суугаал ингээл бүр шар гоцоогоол тэгэл маргааш нь яг нээлтэн дээр гарч ил байсан. Тий найруулагч гэл гарч ил байсан. Тэгэхээр нөө театр телевиз хоёрын орондоо засвар их ялгаа юм гэсэн үг шүү дээ. Тийм театр бол тий амьд харилцаа бас хэцүү. Киноны үед гэх юм бол одоо манай гэр бүл чинь тавуулаа л да. Яг миний дээдлийн ихч бурхан болцсон. Тэгээд хувьсэл продакшнтай миний нууц гэдэг сэтгүүн драмын жүжиг найруулад. Тэгээд зураг авалттай бид ингээд явж байгаад нөгөө ихчдэр очиж амжаагүй тэгээд ерөөсөө яг сүүлийн амьсгал татчих хат нь явж орж исэн. Тэгээ их юм миний нагц их намайг алгатаал та чи ихчдэр нэг ирчихгүй яасан юм бэ. Тэгэл би яг ихчийнхээ яг тэр эцсийн амьсгалын татчих хат нь л явж орж исэн. Тэгээд тэр нөгөө юунасаа гаргал морг руу хийж байгаа шүү дээ. Тэгэл тэр өглөө нь морг руу хийгээл тэндээсээ шууд зургийн талбай руу очиж исэн. Тэгээд зургийн талбай дээр очичоо тэгээд сцен тавиад байж хад бол бас эвгүй л байдаг юм дээ. Тэр өдөртөө бид нар чинь өгийн орлоо 50 хүний групптэй бариад одоо зураг авалтын групп гарч исэн. Тэгээд яг урнаагч эднэр одоо хувьсэл продакшныхан бүгдээрээ л асууж лээсэн л та найруулагчаа яах вэ? Эсвэл бол одоо энэ ажил явдлыг дуустал зураг зогсоох уу гэж хэлсэн. Би зогсоохгүй гэсэн. Зогсоохгүй. Энэ тэгээд энд таавха харалтаа энд 50 хүний групп одоо ингээд хүнжил бүгэ мөгөө бүх юмудаа авчираад одоо ингээд энэ ууга шүү бол миний ууга шүү. Тийм ээ. Тийм учраас би түүх ажиллаа хийнэ. Гэт тэр өдөртөө бид нар зураг авалтаа өгийн нурлуу гарч ирсэн. Тийм тохиолдлууд бол ганцхан надад ч биш зөндөл хүмүүст тохиолж байсан. Тэгээд энэ миний жишээ бол энэ л дээ. Тэгэхээр урлаг үнэхээр юм бас харгастай юм. Таны хэлдгээр нөгөө эрхчлөө сайхан мөртлөөсөө тэрэн дотор маш их харгислал явж идэг те. Ичи нэг өсөндөө хүний хамгийн хүүхэд байх наснаас ингээл хамдаад дэрвж өссөн ихчний өнгө гэдэг чинь бол яг наад хүүхэдтэй чинь бол би бол санал нийлэхгүй. Яг тэгэхээр урлаг харгас энэ төр гэдэг хүмүүс сүртэй яриад байдаг. Энэ бол яг нэг социализмын үеэс гарсан үг байхгүй юу? Ягаад гэвэл тэр чинь нөгөө дээрээс нь дарамтлж ингээд яг ингээд урлаг хийлгэж штэ. Хатуугаар урлаг хийлгэж штэ тий. Алуу. Та нар яв. Тимстэй. Тэр чинь бол ингээд нэг юм нөгөө диктатурны нийгэм учраас хүмүүсийг ингэж хатуу харгасаар ингэж яаж штэ. Таны зарчим. Өнөөдрийн яг зүгээр надад тогтцсон би чинь бас нэг социализмын үед амьдарч ирсэн бас нэг бүтээгдэхүүн шүү дээ тиймстэй. Тийм учраас яг биднэрт нөгөө үлдсэн тэр нийгмээс үлдсэн бас нэг хариуцлагч гэдэг юм уу. Тэрнээс биш яг одооны нийгэмд бол тэгж нэг сүржинэдэх шаардлага байхгүйгээр бас ярилцаж болно шүү дээ. Тий одоо тухайн үед одоо саяны миний кейс дээр бол тиймстэй одоо урны агч эднэртэй ярилцаад тий за 6 нэг 3 4 өдөр зогсооё. Тэгээд энэ ажлын явдлын дараа хэдүүлээ зургаа өргөжлүүлье гэж болно шүү дээ. Тиймстэй. Яг тухайн үеийн л нөгөө нэг бидний нөгөө нэг өсөж хөрсөн нөгөө хүмүүжил авсан хүмүүжил маань
тийм учраас бас арга чинь бүх бүтэн баг байгаад байгаа учраас бас хэцүү шүү дээ тий уралдаг. Тийм учраас нөгөө тэрийг л яаж байгаа байхгүй юу. Тэрнээс биш яг нөгөө зогсож бол болно л доо. Одоо бол нэг хайхтаа нэг ураллаг бол харигээс юм энэ гэрхэл амар тийм дөвчүү үгнүүд бол бас нэг хэрэглээд баймаргүй л байгаа. Таны хувьд одоо гэр бүлийн ханчин бас сайхан жүжигчин хүн байдаг тийм маш үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байдаг шүү дээ. Тэгэхээр танаа гэр бүлийн амьдрал бас киноны өрнөл шиг явдаг байх тийм үү? Юу гэж тийм баг. Тэгээ жахаа Эрдэнэ чимэг хоёр гэртээ дуулаад байвал утгагүй шүү дээ. Хархан харцсан гэж байгаа тийм утгагүй шүү дээ. Тэр шиг тэгэл би намайг хүмүүс нэг гэдгийг гал хоёр айгүй хөгжилтэй нэ тэргээл нэг юм яриад. Тэнгуутаа би гэртээ ороод хулан гжигдээд утгагүй шүү дээ. Тэ нэ гэдэг үл тийм байхгүй шүү дээ. Манай аав ч гэсэн тийм л байсан. Тэгтэл манай аав бол яг хошин урлагт ингээд ажил хошин урлагийн одоо ийм тайзан дээр байдаг байсан ч гэлээ манер бол гэртээ бол ингээл сайхан намаа уншаал тий тайван тэгэл сайхан тийм намбар хүн байсан шүү дээ. Тий. Бид хоёрт бол адилхан л нэг тийм л байдаг. Одоо ингээл манай урлагийн ертөнцид та бол хэлсэн шүү дээ энэ урлаг гэдэг бол бас заавал мэрэгчлэг хүн байхалгүй гэсэн. Гэхдээ кино урлагт одоо ингээ харж байхад яг тэр мэрэгчлийн бас нэг цензур гэж байх ёстой юм шиг санагддаг байхгүй юу? Айгүй их цензургүй кино гарч байгаа юм шиг санагддаг. Та энэ тал дээр эмзэглэдэг үү? Үгүй. Тэр чинь шүү дээ нэг тал нь байхгүй юу? Муу кино гэдэг чинь өөрөө кино урлагийн нэг хэсэг нь шүү дээ. Муу кино байхгүй сайн нэг байхгүй шүү дээ. Алдаа байхгүй бол оноо гэж байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Муу кино гэдэг чинь өөрөө кино урлагийн нэг хэсэг байхгүй юу? Аль нь яаж давмгаалж ийн гэдэг л байгаа юм. Баланс нь яаж хит их муу руугаа явчаад байна уу? Хит их ингээд сайн байжгаад сайн руу явчаад байна уу гэдэг энэ төр балансын л асуудал байгаа. Тэрнээс биш ингээд цензур гэхээр цензур гэдгийг яг юу гэж ойлгох юм? Тэрийг хэн тогтоох юм? Одоо жишээлбэл зөв планта байх хэвээр өнгө тийм байх хэвээр тий өнгөн зохицоогүй байх гэдэг ч юм уу тоглолт муу аж гэдэг юм уу бас нэг тийм цензур байдаг шүү дээ. Сойсыг төгсөж хаад бид нэг тийм тэрийг хэн тогтоох юм? Ер нь кино шүүмжлэгчд ч юм уу. Ер нь кино шүүмжлэгчдээс ер нь шүүмж ирж байсан уу? Та хэрхэн хүлээж авч ирсэн бэ? Хүлээж аав шүү дээ. Хүлээж авалгүй л яг. Тэгээд хамгийн гол нь өөрөөр хэлэх юм бол тэрний чинь хамгийн том шүүлтүүр нь өөрөө зах зээл нь واخгүй юу? Гэж би түрүү хэлээд байгаа чинь тэр байхгүй. Хэрвзээ чи муу юм хийгээд чи хэрвзээ ингэхэл юм бол байхгүй болно. Чи нэг шатаад үз, хоёр шатаад үз, гурав шатаад үз. Чамд одоо мөнгө олдох уу? Тарковский нэг хэлсэн үг гэдэг шүү дээ. Кино урлаг бол азгүй урлаг мөнгнөөс хамааралтай гэж. Мөнгө өгөхгүйгээр чи яаж кино хийх юм те? Тэгвэл шатаал дандаа л хасахтай ажиллаад байх юм бол чамд хэн мөнгө өгч кино хийх юм? Ер нь Монголын кино шүүмжлэгчид ажлаа ирэн хийж гэнэ үү? Монголд яг ямар кино шүүмжлэгчид байна гэдэг байхгүй шүү дээ. Кино шүүмжлэгч байхгүй шүү дээ. Ер нь урлаг шүүмжлэгч нар хаана ямар ажлаа хийж гэн яг би дэлгэц сарж байгаад асуумаар энэ та өхөө хаа байна? Ажлаа хийгээч. Тийм шүү дээ. Байх ёстой шүү дээ. Тийм шүү уулан байх ёстой шүү дээ. Тэр үедхийл кино ч өөрөө юм нийтийн том урлаг шүү дээ. Ягаад гэвэл киног нийгмийн альж төвшөнд ярьж болдог байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол жишээ нь дуурийн урлагийг ч юм уу, балетын урлагийг нийтээрээ шүүмжилж ярьдаг л байхгүй юу? Тэр ингэсэн энтергээл нийтээрээ шуугаад киног бол нийтээрээ шүүмжилдэг байхгүй юу? Нийтээрээ ярьдаг байхгүй юу? Нийтээрээ үздэг байхгүй юу? Тэгэхээр энэ нийтийн урлаг байхгүй юу? Кино ч өөрөө. Тэгвэл тэр үед хийл одоо Европт ресторан шүүмжлэгч гэж байдаг үстэй. Тэгвэл яагаад кино шүүмжлэгч энэ урлагт тэр шүүмжлэгч нар байхгүй байгаа? Тэр шүүмжлэгч нарыг яагаад одоо их сургуулиуд бэлдэхгүй байгаа юм? Уул нь бэлддэг штэ. Сойсын урлаг судлалын гэж бас байдаг штэ. Тэгвэл яагаад тэд нар ажил хийхгүй байгаа? Дээрээс нь Батхуйгой байдаг үстэй. Кино шүүмжлэгч. Тэгээд чи хоёр мэдэхгүй л штэ. Тэгээд бид хоёр нийтлэн мэдэхгүй л штэ. Тэгээд байгаад яах юм бэ тийм штэ. Мэдэхгүй байгаад байгаад яах? Нэрэл Монголын урлагтыг ингээд харж яхад урлаг судлаач, урлаг шүүмжлэгч гэж бараг харагдахгүй. Үзэгчид ч өөрсдөө хүн байна тий. Одоо үзэгчид бол хамгийн том шүүмжлэгч нар л тий. Өөрсдөө. Жишээ нь сая Золовир ах надад нэг тийм одоо киносуутраг шүүмжлээд нэг тийм пост тавьсан байсан.
би золоо өрөхтэй баярлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол тэр маш зүг байхгүй юу. Яагаад гэвэл кино сутра шиг ийм шижгийн кинонууд гэдэг өөрийнх нь пост байсан. Гэт одоо хийсэн нөхдүүд гэгэрээсэй гэдэг тийм пост байсан байхгүй. Тэгвэл би баярлж байгаа байхгүй. Яагаад гэвэл яг миний зорилго энэ байхгүй юу. Кино сутра гэдэг ажлын зорилго нь энэ байхгүй юу. Өөрсдийгөө олж хараасай. Дахиж ийм кинонууд бити хийгээсэй гэдгийг би үлгэрлж үзүүлж байгаа байхгүй юу. Тэг би зорилготой хүрч амар баярлж байгаа. Үхүү yes гэж байгаа байхгүй. Тэр зохиолыг хэн бичсэн бэ? Яагаад яг тэр зохиолыг бичих болсон? Киног хийх болсон. Тэр чинь айгуу сони ажиллажтэй. Зохиолыг би бичиж байгаа юм. Гол дүрд нь би өөрөө тоглож байгаа юм. Тэгээ би өөрөө ерөнхий найруулагч хийж байгаа. Дараа нь би эвлүүлэг буюу монтажны ажлыг би өөрөө хийж байгаа. Өө за бүх юм та өөрөө хийсэн. Тий нэг 6 сарын хугацаанд энэ бүх ажлууд дээр яг өөрөө гартаад ажилласан. Тэгээ яг тухайн үед бол маш их ядарч ирсэн. Тэгэлгүй яах вэ? Тэр чинь бас их хөдөлмөр шүү дээ, тийм маш их хөдөлмөр орсон. Гэхдээ та дараа нь бас нэг тийм пост бичсэн байсан шүү дээ, тийм. Одоо манай киночид ер нь бол дандаа энэ шагналаас одоо хоцроод байна. Ялангуяа энэ одоо камерын цаана байдаг хүмүүс. Тэгээд энэ золбаяр багш том золоо багшд одоо шагнал өгөх цаг нь болжээ гэдэг. Тэгэхээр ер нь бол нэрэл нэг тийм гавья тавьж байгаа найруулагчид ховор шүү, тийм. Энэ төрийн шагналд хүрч байгаа найруулагчид маш их ховор. Бас сүүлийн үед хараад хахад цензургүй аягүй их шагналын ур байгаа юм шиг санагддаг шүү дээ. Тий яг нөгөө шагнал гэдэг утга чинь нөгөө ерөнхийдөө бол нөгөө нэг талаас магтаал шүү дээ, тий. Нөгөө эзэндээ очно ч гэдэг юм уу, эсвэл бол эзэндээ очисонгүй ч гэдэг юм уу, маш их маргаанууд дагуулдаг асуудал л да. Тэгээ тэр төдөргөө бас яг энийг бол ард түмэн өөртөө бас аягүй том шүүлтүүрээр олоод харж идэм дөө. Тэр утгаар нь л яг энэ киноны өнцгөөс кинонд ажиллаж байгаа ялангуяа дөнгөж саяхан л одоо болдорт нахад гавья төглөө шүү дээ, тий. Тэгэхэд бол үнэхээр бас гоё санагдаж байгаа байхгүй, тий. Тэгтэл тэр Марко Поло гэл, тий. Марко Поло тоглол ирэхтэл нь одоо энэ амар сайхан гэлж үжигч байж шүү дээ. Тэгээд амар сайхан хахад өгмөрлөө шүү дээ, тий. За сая тэр Казахстаны том бүтээлд, тий. Тоглол ирсэн одоо цэрэн болд яагаад өгөхгүй байгаа юм гэх чинь тийм кино урлагт би тэр утгаар бичсэн байхгүй юу. Тэр постыг болохоор кино урлагт ажиллаж байгаа ялангуяа энэ дэлхийн зах зээл рүү, дэлхийн уран бүтээлрүүдийн том прожектууд руу орж ажиллаж байгаа энэ нэр нүүр гарч ирж байгаа кинонд олон залуучуудыг дурлуулж байгаа яг энэ уран бүтээлчдийг одоо урамшуулад бас нэг гавьяа цолын өгчүүл, тийм ээ. Одоо манай жишээ нь урд бол одоо Зянрууны чонон сүлдэд тоглоод ирэхэд анхнымд ягаад өгөхгүй байгаа нь гэх жишээ нэ, тийм ээ. Тэгэхээр урд бол анхным маш нэр хүндтэй том фестивалуудад ороод явж байсан, тийм ээ. Гэх жишээнігээр ерөөхдөө бол нөгөө кино урлагт одоо энэ амжилт үзүүлж байгаа энэ уран бүтээлчдийг олж хараач л гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр та яг нийгэм одоо Монголын ард түмэн болон одоо бид бүхэн яг эмзэглэж авдаг тэр зүйл чи яг хэлмээр ингээд санагддаг юм үе ядэн ш. Нэг юм байдэн штэ. Одоо хилчмээр бүр сэтгэлээ онгоотл сайхан ингээд хэлээ гаргачмаар. Хэлэх зүйлүүд бол зөндөл байдаг. Тэгээд тэр чинь нөгөө юм тухайн зүйлийн л юмнууд багхгүй. Яг тэгэхээр одоо нөгөө нэг жишээ нь өөрийнх нь уран бүтээлийг шүүмжилэхээр нөгөө бүх хүн өөрийгөө нөгөө ертөнцийн төвгөө ойлгочдөг, тий. Тэгээ ингээд ертөнц өөрийн тойрж ирэж ийн гэдэг бүхэл юмыг ингээд өөр төрөө ингэж хүлээж аваал, тий. Тэгтэл би жишээ нь ертөнцийн төв биш л байхгүй юу. Чи нэг өөрөөр бодно, тий. Миний таалсан амтыг чи таалж байгаа алба байхгүй шүү дээ. Тийм ээ. Чи тооч шал хоёр өөр хүмүүс. Чиний үзээд таашаасан юмыг би бас таашааж байгаа алба байхгүй шүү дээ, тий. Тэр нөгөө манай ихэнх ингээд ийм одоо сошиал ертөнцийн байдаг хүмүүс чинь хүмүүс ингээд юунууд ингээд өөрийгөө амар тийм ертөнцийн төв гэж ойлгочдөг. Тэгэл ерөөсөл бүх зүйлийг яг өөрөөрөө байлгах гэдэг ингээд зүтгээд байдаг. Тэр нь бас тийм төвхтөө санагддаг шүү дээ. Ер нь бол. Тэр шүднээс та халамцсан яриа хийсэн үү? Яг халамцсан яриа нэвтрүүлэг бол юу л да. Агуулга хэлбэрийн зөрчил гэдэг шиг үндсэндээ хэлбэр нь бол зарим нэг шөөмжлээд байгаа хүмүүсийн харах өнцөг байхгүй. Уулгалаа, ёс суртахуунгүй байна. Одоо согтууруулгундаа сурчлаа. Тийм ээ. Наадхыг чинь хүүхдүүд харж байгаач гинүү, юу ч гинүү те. Энэ бол хэлбэр талынх нь өнцөг байхгүй.
Би чамайг зүгээр ингэж харчин гутаал би чиний дотор байгаа чиний агуулга, чиний зорилго, чиний тэмүүлэл, чиний хувь хүн, чиний хүмүүжил би тэр бүгдийг яаж чадахгүй штэ. Дүгнэж чадахгүй штэ. Би чамтай ярилцчихийж чамайг нээж байж би чамайг ойлгоно штэ. Энэ ч нэг юм бүсгүй юм байна штэ. Яг тэрнтэй адилхан цаад агуулга нь ерөөсөө тэр байхгүй юу? За ингээд бас манай нэвтрүүлэг өндөрлөгт өгч байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авчирсан танд маш их баярлалаа. Тэгээд манайх бас ийм лав гэж сэтгэл төртэй хамтарч ажилладаг юм аа. Тэгээд за баярлалаа. За лав засгийн дэлгүүрийнхэнтэй баярлалаа. Ажлын амжилт хүсье. За бид бүхэнтэй хамт байсан Монголын арт түмэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.